Хүний сайн сайхан амьдрах хэсэг нь хэн нэгэн дарга сайднараас биш, аль нэг нам эвсдээс биш, өөрсдийнхөө төлөө хүлээх хариуцлагаас нь хамаардаг байгаасаа хариуцлагатай хүн болгоно хөгжин дэвших болцоо боломж нь нээлттэй байгаасаа гэж боддог. Хуулийн уг үсэг тасал болгоны ард хүний ажил амьдрал хэмжигдэж байдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань мянган гишүүдийн ажил амьдралтай холбоотой хууль тогтоомжийг тогтооход зайлшгүй бидний оролцоо дуу хоолой хэрэгцээтэй байдаг. Ер нь бол парламент төлөөллийн нийлбэр. Энэ төлөөллийн нийлбэрийг сайн хангаж чадсан парламент нэр хүндтэй сайн хуулиудыг гаргаж чадна гэсэн. Тэгэхээр энэ агуулгаараа нийгмийн төлөөлөл, ялангуяа өнөөдөр Монгол улсын хувьд бас дүгнэлт хийх ёстой нэг гол харилцаа бол манай үйлдвэрчний эвлэл болон худалдаа аж үйлдвэрийн танхимын дуу хоолой засгийн газарт хэрхэн уялдах вэ гэдэг энэ зөвшөлтсөл. Нийгмийн зөвшөлтслийг одоо урайлан дуудах реформ гэж. Сайн байцгаана уу? Намайг Бэстрингийн инх төвшин гэдэг. Би бизнесийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн улсын хурлын сонгуул хувийн хвшлийг төлөөлөн нэр дэвших санал ирснийг нь хувийн хвшлийн нийтлэг эрх, хууль зүйн ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллахаар хүлээн авч байна. Намайг Сүхбаатарын Эрдэнэт гэдэг хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжилтэй сургууль төгссөн цагаас хойш тасралтгүй 21 жилийн турш эгэл жирийн ажилчдын дуу хоолой болж ажил амьдрал маань өнгөрчээ. Өнөөдөр дэлхийд дээр 3.5 тэрбум орчим хүн ажил хөдөлмөр эхэлж байгаагийн 1 сая Монгол улсад ажиллаж амьдарч байна. Нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас гишүүн орнуудад нийгмийн тэгш хүртээмжтэй өсөлт, шударга нэмийг бүтээх, хүртээмжтэй өсөлтийг тунгаглан зардж байгаа энэ цаг дор Монголын мянган ажил хөдөлмөр эрхлэгчдийн дуу хоолойг хүргэхийн тулд 2024 оны улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Ерөнхий сайдаа багаарн дэмжи. Монгол ардын нам. За та бүхэнтэй өнөөдөр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн зарим онцлог үзүүлэлтийн талаар ярилцъя гэж бодож байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд олд амжилттай сайжруулах алдаа оноотой зүйлүүд олон байсан. Тэр талаар өнөөдөр ярихгүй. Энэ дөрвөн үзүүлэлтийг онцолж хувийн хвшлийнхны хувьд бол чухал үзүүлэлтүүд санагдсан. Монгол Ардын намын хувьд бол социал-демократ үзэл баримталтай нийгмийн бодлого дээр социал-демократ үзэл баримтлалыг илүү голчилж байдаг бол энэ удаагийн улсын их хурлын сонгуульд орсон эдийн засгийн мөрийн хөтөлбөрөөс нь харахад илүү барууны шинжтэй зах зээлийг илүү өрсөлдөөнтэй чөлөөт болгох гэсэн, төрийг илүү жижиг болгох гэсэн ийм санаачлалууд байгааг энд онцлмаар санагдлаа. Мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг 7-8% байхаар зорьсон байгаа. Энэ өсөлтөнд тасралтгүй явсаар байгаад дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 2 дахин нэмэгдүүлэх ийм зорилготой байгаа. Нөгөө нэг үзүүлэлт нь энэ өсөлтийг хангахын тулд төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 25%-аас сэтрүүлэхгүй гэдэг заалт орсон байгаа. Энэ заалт өмнө 2008-аас 12 оны улсын их хурлын сонгуулиар бий болсон засгийн газрын мөрийн хөтөлбөрт хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт анх удаа энэ заалт орж исэн. Тэгвэл энэ заалт төсвийн зардлын хэмжээг хязгаарласан үзүүлэлт анх удаа 2 дахь удаага энэ сонгуульд одоо яригдж байна. Тэр энэ үзүүлэлт одоогийн байдлаар 32% байгаа. Энэ үзүүлэлтийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын эзлэх хувийг 25%-аас хэтрүүлэхгүй гэдэг одоо заалт орсон байгаа. Энээс гадна энэ эдийн засгийн өсөлтийг төрийн оролцоо багасгаснаар гүйцэтгэх юм бол нөгөө талдаа энэ санхүү мөнгөний бодлогын хувьд ямар байх юм бэ гэдэг 2 үзүүлэлт байна. Тэгэхээр энэ гаднаас урд зээл авах хэмжээг одоогийн байгаа түвшнээс нэмэхгүй гэдэг байдлаар бас мөрийн хөтөлбөртөө заалт орсон байна. 3-2-ын 7 дугаар заалтанд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх засгийн газрын өрийн хэмжээг 40%-аас сэтрүүлэхгүйгээр буюу өнөөгийн түвшиндээ хадгалахаар заасан байна. Нөгөө талаас инфляцийн түвшинг 10%-аас сэтрүүлэхгүй гэдэг заалт орсон байна. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшинг хадгална гэдэг нь мөнгөний бодлогын хувьд бол илүү хяналттай байна гэсэн үг. Тэгэхээр гаднаас их усүр зээлийн хэмжээг одоогийн түвшинтэй хязгаарлана, инфляцийн түвшинг бас одоогийн түвшинтэй хязгаарлана. Тэгээд
төрийн оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарлан энэ хэмжээг тогтмол одоо доошо болох энэ зорилтуудыг хэрэгжүүлнэ гэхээр яалтчгүй хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж иж энэ эдийн засгийн тогтмол 7-8% өсөлтийг хангах болцоотой харагдаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглээний аргаар тооцдог ийм арга байдаг. Тэгэд энэ аргаар бол 4 үндсэн хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь хувийн хэрэглээ, хоёрдугаарт нь засгийн газрын хэрэглээ, гуравдугаарт нь хөрөнгө оруулалт, тэгээд дөрөвдүгээрт нь цэвэр экспорт буюу экспорт импортын зөрүү. Тэгээд саяын хэлсэн үзүүлэлтээс харахаар мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7-8% барьна гэхээр зайлшгүй бидний хувьд хувийн хэрэглээгээ нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага. Тэгэхээр өөрөөр хэлбэл иргэдийн одоо орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх сонирхлыг бий өдөөх янз бүрийн одоо үргүү зардлуудыг багасгах ийм зорилтууд бас энэ мөрийн хөтөлбөрт орсон байна. Тухайлбал шинэ одоо компаниуд бизнес эрхлэхэд одоо тулгардаг саад бэрхшээлүүдийг багасгахаар заалтууд оруулсан байна. Дээр нь одоо том компаниуд бас яг бүхий л төрлийн бизнесүүд ордог. Зарим талаар залуучуудын шинэ бизнес эхэлж байгаа хүмүүсүүдийн ороход одоо амар хялбар байдаг. Өөрөөр хэлбэл одоо зах зээл нэвтрэх одоо хязгаар багтаа ийм салбарууд руу хүртэл ордог. Тэгээ энийг зохицуулах үүднээс бас өрсөлдөөн монополийг зохицуулах хуулийг бас гаргахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Эдийн засгийн тогтмол 7-8% өсөлттэй байна гэдэг бол хүмүүсүүдийн хувьд бол худалдаа авалтыг, хөрөнгө оруулалт хийх юм одоо сэтгэл зүйн таатай байдлыг бий болгодог, ирээдүйдээ итгэлийг нэмэгдүүлдэг. Тэгээд үүнээс гадна энэ бизнес эрхлэлтийг дэмжих үүднээс энэ орчнуудыг сайжруулах заалтыг мөн оруулсан байлаа. 3.2-1 дээр бизнесийн орчны индексийг сайжруулна гэсэн мөн энэ үйлдвэрлэл хийж байгаа аж ахуй нэгжүүдийг, жижиг дунд бизнесүүдийг төрийн худалдаа авалтаар дэмжих ийм залтыг оруулсан байгаа. Дараагийн нэг асуудал нь бол энэ дотоодын бүтээгдэхүүнийг одоо өсгөхөд бас зайлшгүй одоо гол хэсэг болж байгаа хөрөнгө оруулалт төр хувийн өмчийн эрхийг хамгаалах энэ орчныг олон улсын жишг стандарт нийцүүлж сайн жишгүүдийн ашиг сайжруулна гэсэн ийм заалтыг тусгасан байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд бас энэ талаар бидний хувьд бол одоо хувийн хвшлийн хувьд бол шүүмжлэлтэй хандах зүйлүүд нэлээд байсан. Тэгэхээр энэ чиглэлээр ахиц дэвшил гарах юм байна гэж ойлгож байна. Мөн одоо аж ахуй нэгжүүдийн хувьд бол тулгарч байгаа сүүлийн үед маш хурдтайгаар нэмэгдэж байгаа нэг асуудал бол ажиллах хүчин, хүний нөөцийн өмсдлийн асуудал байна. Энэ талаар бас мөрийн хөтөлбөрт аж ахуй нэгжүүдийн зүгээс саналаа өгсөн байгаа. Тэгээ энэ саналыг бас хүлээж авч мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. 3.1.12 дээр гаднаас ажилтан авахд хязгаар тогтоодог байсныг тэрийг хоёр салбараас босод салбар дээр одоо хязгаарлалтгүй одоо гаднаас хүн авахыг зөвшөөрч байна. Дээр нь энэтэй холбоотой татвар хураамж төлдөг байсан энийг чөлөөлөх бодлого баримтлана гэсэн ийм залтыг мөрийн хөтөлбөр тусгацсан байна. Мөн хөрөнгө оруулалттай холбоотойгоор шинэ биднэрт эдийн засгийн асар олон болцоо боломжууд байгаа. Бид нар өнөөдрийн байгаа зах зээлийн эдийн засгийн бүтцээр тулгуурлахаас гадна шинэ эдийн засгийн одоо бүтцүүдийг боломжуудыг нээх ёстой. Энэтэй холбоотой сэргээгдэх эрчим хүчний томоохон экспортод чиглэсэн төслүүдийг эхлүүлэхээр бас энэ мөрийн хөтөлбөрт тусгасан бас их олзуурхуштай заалт байгаа. Мөн бид нар хүссэн хүсээгүй манай эдийн засаг уул уурхаагаас хамааралтай. Тэгэхээр энэ уул уурхаатай холбоотой энэ одоо бүхэл бүтэн одоо өртөг нэмэгдүүлэхийн сүлж байгаа. Энийн өмнөх хэсэг буюу геолог хайгуулын ажил маань нэлээд хоцрогдох байдалтай байгаа. Тэгэхээр энэ хоцрогдож байгаа байдлыг нэмэгдүүлэх сайжруулах үүднээс геолог хайгуулын ажлын цар хүрээг нэмэгдүүлэхээр бас мөрийн хөтөлбөр тусгасан байна. Дээр нь төр засгийн хувьд бас бизнесийн салбарт оролцохгүйгээс гадна бас тодорхой хэмжээнд хувийн хвшлийн зүгээс төрийн одоо оролцоог шаардлагатай дэд үтсүүдийн салбарт оролцож өгөөч гэсэн хүсэлтүүд байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр зам, төмөр зам, авто зам, мөн эрчим хүчний чиглэлээр их усруудыг, хүчин чадлуудыг нэмэгдүүлэхээр заалтууд орсон байна. Тухайлбал эрчим хүчний суйрлагдсан хүчин чадлыг 1.5 гигаватт буюу одоогийн суйрлагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэхээр заасан байна. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг одоо хангахад бүтээмжийн асуудал чухлаар тусагдж байгаа. Тэгэхээр инновац технологитой холбоотой зарцуулалтанд баялагын сангийн 1-ээс доошгүй хувийг энэ салбар руу чиглүүлэхээр одоо мөрийн хөтөлбөрт тусгасан.
энэ бүтээмжийг сайжруулахад шинэ бизнесийн одоо инновац технологийн салбарын хөгжилтөнд маш их дэмтэй заалт босоо гэж бодож байна. Түрүүн хэлсэн засгийн газрын хэрэглээ бол одоо тодорхой хэмжээгээр хязгаарлахаар одоо ийм заалтууд орсон байгаа. Та бүхэн мэдж байгаа. Эдийн засгийг чөлөөтэй болгохын тулд төрийн хэмжээг илүү жижигхэн болгодог, илүү авсаархан ийм төрийн одоо бүтцүүд бий болгодог. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтээр 25 хүртэл одоо дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх засгийн газрын улсын төсвийн зарлагыг 25 хүртэл буулгана гэдэг бол энэ бол маш том одоо даалгавар, том хийх ажил гэж бодож байгаа. Тэгэд энэ хэмжээнд хүрч чадвал эдийн засагт бас хувийн хвшлийн оролцоо орон зай улам нэмэгдэхээр ийм дүр зураг харагдаж байна. Тэр өөрийнхөө хувийн хвшлийн хийж чаддаг одоо үйл ажиллагаануудад бусад хувийн хвшлээсээ энэ ажил үйлчлэгийг авдаг, энэ үүрэг хувийн хвшил рүү шилжүүлдэг ийм заалтыг мөн оруулсан зах зээл дэх хувийн хвшлийн орон зайг нэмэгдүүлэх болцоог нээж байна. Тэгээд бид нар бас ярьдаг энэ төрийн өмчт компаниудыг одоо үр бүтээмж өгөөжийн талаар ярьдаг, засаглалын талаар асуудал ярьдаг. Энийг олон нийтийн болгосноор үр бүтээл одоо үр өгөөжийн нэмэгдүүлэх, засаглалын сайжруулах ийм арга зам гэж шийдсэн байгаа. Одоо экспортыг, цэвэр экспортыг нэмэх одоо шаардлагатай байгаа. Тэгэд энэ экспортыг нэмэгдүүлэхийн тулд 2.2-1 дээр экспортын орлого, стратегийн одоо ач холбогдолтой салбаруудын экспортын орлогыг 2 дахин нэмэгдүүлэхээр заасан байгаа. Та бүхэн санаж байгаа бол энэ засгийн үед биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг зарах ийм болцоо боломжуудыг нээсэн байгаа. Ингэснээр өмнө одоо шилээд хэрэгдэгч таланж, худалдан нийлүүлэгч таланж тодорхой хэмжээний одоо хязгаарлалтанд байдаг байсан энэ боломжуудыг илүү олон зах зээлд худалдаа авагчид нээснээр борлуулалтын орлого, зах зээлийн үн нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ байдлаар үргэлжлүүлж одоо уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа одоо нэмэгдээд зэсийн баяжмалтай холбоотой бусад уул уурхайн бүх бүтээгдэхүүнүүд одоо биржээр борлуулахаар заасан байгаа. Ингэснээр илүү борлуулалтын орлого олох юм боломж нэмэгдэж байгаа. Мөн одоо энэ Go Mongolia энэ төслийн хүрээнд жуулчдын тоог 2 саяд хүрэхээр одоо дурдсан байгаа. Тэгэд энэ нь бол бас жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол эдийн засгийн бас том боломж гэж харж байгаа. Үүнээс гадна одоо энэ уламжилт нүүрсний экспортоо бас мөн 70 сая байсныгаа 100 сая хүрэхээр ийм заалт оруулсан байна. Та бүхэн санаж байгаа бол хэдхэн жилийн өмнө бол одоо нүүрс маань одоо хоёрхан гарцаар гардаг. Хятад тал нь бомтуудаа хийцэн байхад Монгол тал нь бомтуудаа хийж чаддгүй, экспортоо хийж чаддгүй. Төрийн байгууллагууд нь бас хоорондоо уялдаа хангалттай бишээс болоод экспортын хэмжээ бол хангалттай хэмжээнд хүрдэггүй байсан. Тэгэхээр энэ болцоо боломжуудыг одоо бомтын сэргэлт гэдэг одоо энэ арга хэмжээний хүрээнд нэвтрэх чадрыг эрс нэмэгдүүлсэн байгаа. За нүүрсний экспортын хувьд бол манай экспортын одоо гол бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та бүхэн санаж байгаа бол эдэн жилийн өмнө одоо нүүрс бол одоо бомтын хүчин чадлаасаа болоод хангалттай гарч чаддгүй байсан болвол одоо энэ ирэх жилүүдэд дид үтсийн асуудлууд шийдэгдэж ялангуяа бомтын холболтууд төмөр замаар энэ тээвэрлэлт нэмэгдэх авт болон төмөр замын тээвэрлэлтүүд нэмэгдснээр нүүрсний экспорт нэмэгдэх энэ боломж байгаа. Нөгөө талаасаа бас энэ хятадын хувьд бол Австралитай үүссэн энэ харилцаанаас үүдээд Монгол улсын хувьд бол бас энэ тодорхой энэ зах зээлийг эзлэх юм том боломж гарч ирсэн. Тэгээд энэ боломжоо ахиулж 100 сая тонн хүргэх одоо бүрэн боломж байгаа. Тэгээд энэ боломжийг бүрэн ашиглая гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тэгээд эдгээр мөрийн хөтөлбөрүүд нь том зургаар нь харуул Монгол Ардын намын хувьд бол нийгмийн асуудлуудын хувьд илүү социал демократ үзэл баримталтай ийм бодлогод байгаа хэдийсэн эдийн засгийн хувьд хувийн хвшлийг дэмжсэн дотоодын нийт бүтээгдэхүүн дэх төсвийн зарлагын хэмжээг 25 хүртэл бууруулахаар ингээд заасан. Тэгээ энэ нь бол хувийн хвшлийн хувьд бол одоо маш том боломж гэж харж байгаа. Тэгээд энэ боломжийг хэрэгжүүлэх үүднээс энэ боломжийг бодит болгох үүднээс би энэ удаагийн улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшээр шийдсэн. Ард түмний ялалт
Улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас жагсаалтаар нэр дэвшигч Даш цэрэнгийн инх төвшин Монгол Ардын нам ерөнхий сайдаа Багаарн Дэмжи